Энэ удаагийнхаа бичлэгээр дөнгөж сая үзэгчдийн хүртэл болсон You and Everything Is цувралын 1-р ангийг нь товчлон хүргэж байна. Энэ цуврал маань манай Voodoo app дээр бүх анги нь хадмал орчуулгатайгаар нэмэгдсэн байгаа. Аппликейшн дат холбоосыг энэхүү бичлэгийн хамгийн ихний сэтгэл дээр байршууллаа. Зохиолч Инжуунд Чойн хариулагчаас дуудлага ирж Хараацай кино компанийн захирал Санионыг сайн таньдгийм үү хэмээн асуув. Инжуун хэсэг бодлогоширч баг зэрэгэл дээр үеийн явдал гэж хариулав. Гэтэл Чойн хариулагч өчигдөр болсон Бексан шагнал гардуулах ёслол дээр шагнал авахтаа хэлсэн Санионы үгийг сонсохыг зөвлөн. Инжуун бичлэг үзэхэд Санион шагнал авахтаа энэ хүндтэй шагналыг өөрийнх нь амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн хүнд зориулахыг хүсэж байна гэд өөрийн хүндэт найз Инжуун хэмээн хэлсэн байх нь тэр. Бичлэгийг үзээд Инжуун утсаа шидэж өмнө нь Санион түүнд чамайг сайн байгаад дургүй хүрч байна. Над шиг сүрсэн байхыг чинь хармаар байна гэж хэлснийг бодож сэтгэл нь тавгүйтэв. Хожим нь Чойн хариулагч Инжуунид ирээд Санион тэр хоёрыг найзлахаа болсон гэдгийг сонсоод гайхаж яагаад найзлахаа болсныг нь асуув. Гэтэл Инжуун сүртэй зүйл биш хэмээн ярихаас эргэлзэж хоёр найз салсан төдий хэмээн тойруугаар хариулсаар. Улмаар Чойн хариулагч лавшруулан асуусан ч Инжуун тодорхой хариулт өгсөнгүй. Тэгэд Инжуун өөрийгөө Санионыг хэтэрхий амжилттай байгаа болохоор дургүй нь хүрч байгаа бололтой гэдгийг хэлнэ. Тэрээр Санионыг энэ амжилтыг хүртэх хэрэггүй гэж боддог ажээ. Учир нь Хараацай кино компаниг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн Зуны цурай гэх киноны зохиолыг Инжуун бичсэн ч Санион түүний кино зохиолыг нь хулгайлж кино болгоод өдий хэмжээнд хүрэх ихтлээ тавьсан байна. Удалгүй Инжуун найруулагчид бага ангийнхаа багшийг оролцуулсан түүхийг бичсэн ноорог байгаа гэдгийг илэрхийлв. Тэгээд тэрээр найруулагчид нооргоо хэвлээ өгч байрныхаа цонхоор хотын сайхныг харан зогсон. Ийхүү найруулагч түүний ноорогийг уншиж эхэлснээр Инжууны өнгөрсөн үеийн түүхээр үйл явдал үргэлжлэнэ. 1992 он 4-р анги 2-р улирлын эхний өдөр. Инжууны ангийн зарим хүүхдүүд амралтаараа шилжин явж харин тэдний ангид нэг өдөрт 12 сурагч зэрэг шилжин иржээ. Шинээр баригдсан орон сууцнд ирсэн хүүхдүүд бүгд энэ ангид шилжин ирснийг багш нь тайлбарлана. Ингээд шинээр ирсэн сурагчид өөрсдийгөө танилцуулж, эцэст нь Санион өөрийгөө танилцуулж, багш Санионы өвөө нь сайд гэдгийг нэмж хэллээ. Мөн Санион ирэхээс өмнө Сөүлийн хамгийн шилдэг хувийн сургуульд сурч байсан. Тэндээ шилдэг сурагчдын нэг байсан гэдгийг багш нь хэлж, сурагчид бүгд дуу алдан алга ташцгаав. Хичээлийн дараа Инжуун найздаа Санион сууд тухайтан бололтой. Ангийн дарагтай нь дээшээ 6 дугаар ангийн математикийн бодлогоор өрсөлдөөд ялсан гэдгийг ярина. Инжуун өөрийгөө тухайн үед сургууль дээр чимээгүй ичимхий байдаг ч сургуулаас гараад хэлж ярих зүйл ихтэй болчихдог байсныг дурсав. Дараа нь тэрээр найздаа ангид нь ширээ хүрэлцээгүй улмаас багш нь шинэ шилжиж ирсэн хүүхдүүдэд ширээ өгч хуучин сурагчдыг шалан дээр хичээл хийлгэснийг нь ярьж ангийнхаа багшийг сурагчдын ар гэрээг чухалчилж үздэг гэдгийг найздаа ярьж өгнө. Инжууны хувьд шудраг бус зүйлийг дэвчдэггүй охин бололтой. Харин юм багшийн ангид сурдаг найз нь ширээний хүрэлцээгүй ч багш нь өөрийнхөө ширээнд сурагчийг суулгаж бас модон морь авчирч суулгасан гэж хэлснээр Инжуун найзыгаа гой багштай азтай юмаа гэж хэлнэ. Удалгүй Инжуун ээжтэйгээ таарч ээжийнхээ ажилд дугуйгаар сундлуулан цуг явлаа. Ээж нь орон сууц цэвэрлэж сүү тараадаг ажил хийдэг байжээ. Дараа нь ээж охин хоёр нэгэн байрыг цэвэрлэхээр орж Инжуун байрны эргэн тойронтой танилцсан. Түүний хувьд анх удаага ийм орон сууцанд орж үзсэн болохоор бөхөөрөө нь үнэхээр том гайхалтай санагджээ. Тухайн үед Инжуунийх зойрын давхарт амьдарч нийтийн нэлээд таагүй нойл ашигладаг байсан байна. Тиймээс тэрээр хоёр ариун цэврийн өрөөтэй орон сууцыг хараад бүхэл бүтэн хоёр ариун цэврийн өрөө ямар хэрэгтэй юм бэ хэмээн ээжээсээ гайхан асууж хоёр хүүхэдтэй гэр бүл амьдрах гэж байгааг ээжээсээ олж мэдэв. Дараа нь Инжуун нэг өрөөнд ороод эргэн тойрныг харж хувцсны шүгэний хаалганы дотор чи үнэхээр азтай гэж бичин наана. Оройн Инжууны толгооноос өдөр харсан орон сууцны талаарх бодол гарахгүй байгаа бололтой нойр нь хуульчсаар. Хожим нэг өдөр ангийн даргаыг сонгох нууц санал асуулгын өдөр боллоо. Инжууны хувьд Санионд санал өгч удалгүй санал асуулгаар Санион ангийн дарга болов. Улмар ангийн багш байхгүй үед Санионыг багш гэдгийг
өмнөх ангийн дарга тайлбарлаж үнэлэд байгаа сурагчдыг шийтгэл болгон цохиорой хэмээн модон сава гардуулна. Инжүний сэтгэлийг татсан байранд түүний найзын ангийн гоё багшгээд байдаг юм багшийнх нүүж ирж байгаа нь тодорхой болох ба Инжүний ээж нүүж ороход нь туслана. Тусалж байхдаа Инжүний ээж юм багшийн охин нь Инжүний ангид шинээр шилжиж ирсэн гэдгийг мэдээд охинтой нэг ангид орсон байна гэдгийг юм багшид хэлв. Нэг өдөр ангид багш байхгүй үед хичээл хийж байхад Инжүний хийсэн ширээн дор байгаа бүтээлийг хажууд нь сууж буй хөвгүүн хөлөөрөө өшөглөөд байсан тул Инжүн бол хэмээн хэлнэ. Үүнийг сонсоод ангийн дарга Саньён чимээгүй байх шаардлага тавих ба өнөөх хүү дахин өшгөлснөөр Инжүн дахин бол хэмээн хүүд төвөгшөн хэлв. Улмар Саньён хоёуланг нь гарч ирэхийг тушаалаа. Хэдийгээр Инжүн нөхцөл байдлыг тайлбарласан ч ангийнх нь ангийн даргын шаардлагыг биелүүлсэнгүй гэж хэлснээр гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Энэ үед Саньён хүүгийн гарыг саваагаар чанга зохиж дараа нь Инжүний гарыг ч бас саваагаар чанга зогссноор тэрээр нулимс туслуулан ширээндээ суулаа. Оройн Инжүн шудраг бусаар шийтгэл хүлээсэндээ сэтгэлээр унан хэвтэж байхад ээж нь ирснээр тэрээр өнөөдөр болсон зүйлийн тухай ээжтэй ярина. Энэ явдлаас болж Инжүн үнэхээр сэтгэлээр унаж бас ичжээ. Ингээд шинэ хичээлийн жил эхлэхэд Инжүн Саньён хоёр өөр ангиудад хуваарлагдсан ч Саньёныг харах болгонд Инжүний уур нь хүрх болсон байна. Тэрээр биеийн тамирын хичээл дээр бөмбөгөөр зөвхөн Саньёныг л онох гэж улайран шийдсээр. 5 дугаар ангид Инжүний сурлах сайжирч олон ч найзуудтай болоод зогсохгүй зан чанар нь ч бас өөрчлөгдсөн байлаа. Өмнө нь тэрээр номоо сурагч байсан бол одоо түүнийг хүмүүр мэддэг болжээ. Ийхүү бөмбөг шидсээр эцэст нь Инжүн Саньёны толгойг хүчтэй онлоо. Дараа нь эмчийн өрөөнд байгаа Саньён дээр Инжүн ирэхэд юм багш араас нь орж ирнэ. Инжүн уучлалт гуйн гараа өгөхөд Саньён гар барилгүй нүур буруулав. Юм багш Саньёныг жаахан хүүхэд шиг ажиллаад байлгүй уучлалтыг нь хүлээж ав гэхэд Саньён зөвхөн өөрлөө нь шидэд байсан болохоор санаатай шидсэн гэдгээ хүлээн зөвшөөр гэж Инжүнд хэлнэ. Гэсэн чи Инжүн санаатай шидээгүй хэмээн гүрийхэд юм багш санаатай шидээгүй үсттэй гэж асууснаар Саньён юм багшийг Инжүний талд орлоо хэмээн уурлаад босч явлаа. Оройн Инжүн өдөр болсон явдлыг ээждээ ярьж яг санаатай шидсэн эсэхээ мэдэхгүй байгаа ч юм багшид санаатай шидээгүй гэж хэлвэл худалч болох уу хэмээн санаан зовсон байдалтай асуув. Дараа нь юм багш өрөөнд орж ирээд өөрийнх нь талд орсон болохоор гараад яваад өгсөн гэдгийг хэлэхэд ээж нь багш руугаа уурлсан гэж юу хэмээн гайхан асуув. Маргаашин сургуулийн тусгай үйл ажиллагааны үеэр Инжүн юм багшийн бичгийн ангид хуваарлагджээ. Тэр өдөр Инжүний зан чанараа өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр дурдана. 1 жилийн өмнө ангид сурагчдын гэр бүлийн байдлыг шалгаж энэ үед Инжүн аавгүй гэдэг нь тодорхой болж тэрээр ангийнхныхаа дунд их л эвгүй байдалд оров. Хичээлийн дараа юм багш түүнийг дуудаж ном нь хүнд байгаа болохоор туслахыг хүслээ. Номоо тавьсныхаа дараа юм багш Инжүнтэй тусдаа ярилцаж түүнээс аав нь байхгүй мó гэж асуугаад түрүүнд ангийнх нь хажуугаар зөрөгтөө сонссон гэдгээ хэлв. Тэгэд багш баг байхад нь өөрийнх нь ч аав бас өнгөрсөн гээд аавынхаа тухай бодоход их гонигтай. Үнэхээр хэцүү байсан гэдгийг дурсаж Инжүнд ч бас адилхан байдгүй гэдгийг асууснаар тэрээр тийм гэж хариулан уйлав. Багш түүнд ариун цэврийн цаас өгч нулимсыг нь арчуулаад аавч вэ, ээжч вэ, хинч вэ, хайртай хүнээ харж чадахгүй үед зүрх шархалдаг юм гэдгийг тайлбарлана. Тэгээд тухайн үед юм багш өөрийнх нь буруу биш ч аавгүйдээ ичдэг байсан. Гэхдээ одоо бол өөрөөр мэдэрдэг болсон гэдгээ хэлв. Улмар багш хоосон модон хайрцаг авч хайрцгийг Инжүний зүрхэнд байгаа аавынхаа төлөө гисэн тусгай орон зай гэж зүйрлэнэ. Аав нь биеэрээ байхгүй болохоор гунигтай хоосон байгаа. Гэхдээ энэ хоосон зайг өөр сайн сайхан зүйлээр дүүрэгвэл том болоод эдгээр сайхан зүйл өнөөдрийн Инжүнийг бий болгосон хэмээн амбардам хэлж чадна гэдгийг тайлбарллаа. Тэгээд аав чинь чамайг дээрээс хараад бахархан шүү дээ гэж юм багш хэлэн Инжүний сэтгэлийг тайвшруулна. Тиймээс гунигтай өдрүүдэд яг өөрийнхөө юу гэж мэдэрч байгааг тэмдэглэлд бичиж болно гэж багш зөвлөв. Хожим нь Инжүн тэмдэглэлээ юм багшид үзүүлж багш түүнд зөвлөгөө болгон сэтгэлээ хуваалцаж тэмдэглэл үлдээн. Ээж нь хөлөө гэмтээжээ. Тиймээс нэг өглөө Инжүн ээжийнхээ ажилд тусалж сүү тараахаар болов. Тэрээр сүнүүдийг тарааж явсаар эцэст нь Саньён болон түүний аавтай таарч зөрөөд явлаа. Сургууль математикийн дүнгээр ангийг хуваарлж энэ удаад Инжүн Саньён хоёр дахин нэг ангид оржээ. Өдөр нэг хөвгүн Инжүнийг сүү хүргдэг хэмээн шоолох ба тэрээр сүү хүргдэггүй
ээжийнхээ ажилд тусалсан гэж хариулсан ч нэмэр болсонгүй. Улмаар Инжун Саньоныг энэ яриаг тараасан гэж боджээ. Дараа нь тэрээр Саньонтой уулзаж яагаад өөрийг нь сүү хүргэдэг гэж цуу яриа тараагаад байгааг нь асуухад Саньон тараагаагүй гэдгээ хэлнэ. Тэгээд Саньон түүнээс яагаад бүх зүйл дээр өөрлөө ингээд дайраад байгааг асуухад Инжун түүнийг эхэлж өөрийг нь саваагаар зохио бидтэй гэдгийг хэлж өөрийгөө тухайн үед буруугүй байсан гэдгийг тайлбарлав. Саньон тухайн явдлыг санаж одоо тэгвэл өөрийг нь зохио тэгээд л боллоо шүү дээ гэд лимбэ өгөх ба Инжун гар далайсан ч зохиж чадахгүй нулимс унгаан. Саньон түүнийг яагаад уйлаад байгааг нь яагаад зохихгүй байгааг нь асуухад Инжун үнэхээр амар өвддөг гэдгийг хэлв. Улмаар Саньон сүү тараадаг талаар хэндэж хэлээгүй хэмээн гараа өргөж амлалт өглөө. Инжун явах гэхэд Саньон түүнийг дуудаж хэдийгээр Инжун түүнийг сая зохиогүйч тухайн үед Инжунийг зохисон болохоор ээжтэй зохиулсан. Юм багш бол өөрийнх нь ээж гэдгийг илчилж түүнийг гайхшруулна. Дараа нь Инжун гэртээ ирээд ээжтэй Саньон бол юм багшийн охин гэдгийг хэлэхэд ээж нь бүгдийг мэдэж байсан болж таарав. Хоол идэж байхдаа ээж нь сүүгээ хүргэж явахдаа Инжунийг ангийнхаа дараагаад зохиулсан гэдгийг юм багшд хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэгээд ээж нь Саньон дараа сар өөр сургууль руу шилжих болохоор Инжунийг яагаад түүнтэй эвлэрч болохгүй гэж хэмээн асуулаа. Инжуны хувьд Саньонтой найзууд болно гэдэг байж боломгүй санагдаж байжээ. Тэр шилдэг сурагчдын нэг өвөө нь сайд өөрийнх нь хайртай гайхалтай багш Юн түүний ээж бас Инжуны хажууд суудаг хөвгүүн Жунутай хамаатай. Жуну бол сургуульдаа нэр хүндтэй олон охтын сэтгэлийг татсан хөвгүүн байжээ. Үнэн дээр Инжун ч бас түүнд сайн байсан байна. Нэг өдөр тэдний анги суудлаа солихоор болж эрэгтэй сурагч хэнтэй сумар байгаагаа сонгоход сонгосон эмэгтэй сурагч зөвшөөрөх хэсгээ шийдэх ёстой байв. Жунугийн сонгох ээлж болоход Инжун түүнийг Саньоныг сонгоно гэж бодож байтал тэрээр Инжунийг сонгож ангийнхныг шуугуулж түүнийг баярлууллаа. Ангийнх нь охид бүгд л Жуну Инжунийг сонгочихлоо хэмээн шагшарч байхад Саньон дуугүй гарч яв. Бодлоггүй Саньон ойрхон нэгдсэн шинэ сургууль руу шилжжээ. Инжунтэй найзууд нь уулзаж Саньоныг шилжихээс өмнө Жуну өөрийн гараар бичсэн хайрын захиаг нулимс туслуулан түүнд өгсөн гэдгийг хэлв. Улмаар найзууд нь Инжунийг дагуулan Жунутай нүүр тулж түүнээс Саньонд үнэхээр хайрын захиа өгсөн юм уу гэдгийг асуухад Жуну хариулах шаардлагагүй гэлээ. Үүнийг сонссон найзууд хэрвээ Саньонд сайн юм бол Инжунийг яах гэж ширээний хамтрагчаараа сонгосон юм. Чи олон охины сэтгэлээр тоглож байна. Явуулдах гэж сонсч байсан уу? Инжу чамд сайн гэх мэтээр араас нь үгэлж эхэллээ. Гэтэл Жуну Инжунтэй суугаад дасчихсан. Духтай байдаг болохоор сонгосон гэж хариулснаар Инжун сэтгэлээр унан ангиас гарч явлаа. Инжун сургуулаас гарч явхад юм багш түүнтэй таарч гэрээсээ бичиг баримт авчруулахаар дүлхүүрээ өгөн явуулна. Инжун гэрт нь орж хавцсыг аваад гэр бүлийн зураг руу ширтэв. Тухайн үед Инжунд хачин мэдрэмж төржээ. Саньоныг юм багшийн охин гэдгийг нь мэдэж байсан ч дөнгөж мэдж байгаа юм шиг урам нь хугарсан байна. Гэр бүлтэйгээ сууж байгаа Саньон бүрэн утгаараа аз жаргалтай харагджээ. Саньонд Инжуны хүрч чадахгүй хэмжээний илүү дээр хүний аавра байсан гэдгийг тэр дурсан. Дараа нь Инжун ээжтэйгээ хамтаа цэвэрлэгээ хийсэн хоёр ариун цэврийн өрөөтэй гайхалтай байр нь Саньоны гэр байсныг анзаарав. Тэгээд тэрээр хувцсны шүгэний хаалганд нааж үлдээсэн бичгээ харж байтал Саньоны ах санхаг орж ирэн Инжунийг хэн болохыг нь айж гайххан зэрэгцэн асууна. Инжун өөрийнхөө нэрийг хэлээд дараагийн 3 жилд энэ намхан дунд сургуулийн сурагч миний анхны хайр болсон юм гэж өгүүлэхдээ зэрэгцэн энэ хүртэл нооргийг уншиж байсан найруулагч шууд л энийг хийх хэрэгтэй гэж хэлв. Дараа нь яагаад энэ хүрээд зогсчихсан юм? Таны гацх цэг биш л байна да гэж найруулагч асуухад Инжун тэр үеийн тухай бичих болгонд санхаг ах бодогддог. Тэгээд л бичиж чаддаггүй гэж хариулна. Найруулагч 3 жилийн дараа гэхээр 8 дугаар ангийн байна гэхэд Инжун тийм ээ тэр миний амьдралд үнэхээр чухал нөлөөтэй байсан гэж хариулв. Энэ үед Инжуны утас дуугарч Саньон залгаж түүнтэй уулзахыг хүснэ. Инжун Саньонтой уулзахад тэрээр шуудхан л өөрийгөө үхэж байгаа гэдгийг хэлж түүнийг гайхшруулв. Саньон 43 настай ч залуугаараа хорт хавдрын сүүлийн шатандаа явж байгаа гэдгээ хэлээд Инжунд дугтуй өгч гуйх зүйл байна гэдгээ хэллээ. Дугтуйнд зүрх рүү нисэх тасалбараас гадна өөр нэг бичиг байх ба Саньон кинон дээр гардаг шиг амнасаа өөрийн хүслээр зогсооно гэж тайлбарлана. Тэгээд Саньон түүнийг өөрт нь туслана гэж найдаж байгаагаа илэрхийлээд хамтдаа ээлж болох уу гэж асууснаар 1-р анги төгсдөг.
Хоёр найзын Адарматай түүхийн 15 ангийн турш үргэлжлэх түүхийг Udo аппликейшнаас бүрэн ихээр нь үзээрэй. Аппликейшнат холбоосыг энэхүү бичлэгийн хамгийн ихний сэтгэгдэл дээр байрлууллаа.